Тоог анхны тоон задраган задлахын тулд хамгийн бага анхны тоонд эхлээд хувааж үзэн. Мэдээж хамгийн бага анхны тоо бол 2. Хэрвээ хуваагдж явах юм бол хуваана. 2000-ыг зүг 2 хуваах юм бол 1050 болно. Дахиад хамгийн бага тоонд хувааж үзэн. Ийм бол. За дахиад 2-тоо хувааж үзэн. Мэдээж 2-тоо хуваагдахгүй учраас түүний дараагийн анхны тоо би 3-т хувааж үзэн. Хэрвээ хуваагдж явах юм бол хуваана. Хуваагдахгүй байх юм бол түүний дараагийн тоонд хувааж үзэх хэрэгтэй. Мэдээж 3-т хуваагдах учраас хуваана. 3-т хуваах юм бол ийм бол. Дахиад 3-тоо хувааж үзэх хэрэгтэй. Тэгээд 3-тоо хуваагдахгүй учраас түүний дараагийн анхны тоо би 5-т нь хувааж үзнэ. 5-т хуваах юм бол ийм бол. За дахиад 5-тоо хувааж үзнэ. 5-тоо бол 7 болно. За дахиад 5-т хуваагдахгүй учраас түүний дараагийн анхны тоо юу? 7-д нь хувааж үзээд 1 бол. За ингээ хамгийн сүүлд 1 болсон тохиолдолд энэ тоо маань анхны тоонд задрна гэсэн үг. Анхны тоон задргаа өчгдөө 2 гэсэн анхны тоон хуваагч 2 ширхэг хүрсэн байна. За 3 гэсэн хуваагч 1 ширхэг хүрсэн байна. 5 гэсэн хуваагч 2 ширхэг хүрсэн байна. 7-гийн хуваагч 7 гэсэн хуваагч 1 ширхэг хүрсэн байна гэдэг ингэ задлж байна. За энэ тоог анхны тоон задргаа задлж үзье. За хамгийн бага анхны тоо буюу 2-т хувааж үзнэ. Мэдээж 2-т хуваагдахгүй учраас дараагийн анхны тоонд хувааж үзнэ. Дараагийн анхны тоонд 3. Тэпрүүдийн хэлбэр 3-т хуваагдж байгаа учраас 3-т хуваагдах хэрэгтэй. Ингээд хуваавал ийм бол. За одоо энэ тоо маань 3-т хуваагдахгүй учраас 5-т хувааж үзнэ. 5-т хуваавал ийм бол. За энэ маань 5-т хуваагдахгүй учраас дараагийн анхны тоо 7-д нь хувааж үзнэ. 7-д хуваагдахгүй учраас 11-т хувааж үзнэ. За гэх мэтлээ хувааж үзэхээр бод энэ тоо бол ийм тоо тоо. Энэ тоонд хуахаар 29 ногдод ийм болно. 29 маань дахиад 29 тоогдно 1 гэж авч. Өөрөөр хэлэх юм бол 1005 гэдэг тоо бол 3-ын 1 зэрэг, 5-ын 1 зэрэг, 23-ын 1 зэрэг, 29-ийн 1 зэрэг ингэж задарна гэсэн үг. За энэ тоог анхны тоон задран задлж үзье. За мэдээж 2 тоогдох учраас эхлээд 2 тоо хуваана. Ийм бол. За мэдээж энэ тооны цифруудын хэлбэр нь 3 хуваагдахгүй учраас 3 хуваагдахгүй. За түүний дараагийн анхны тоо буюу 5 хуваагдана. 5 хуваавал ийм бол. За энэ тоо бол 5 хуваагдахгүй, бас 7 хуваагдахгүй. Тэгээд 11 хувааж үзье. Ийм болно. За энэ тоо 11 хуваагдахгүй, харин 13 хуваагдана. 13 хуваавал 17 ногдод 17 анхны тоо учраас 17 хуваагдана ингэж. Өөрөөр хэлэх юм бол 2-ыг өрчгөдөө өрчгөн 11, өрчгөн 13, өрчгөн 17 гэж задарна гэсэн үг.